Сар шинийн өмнөхөн буюу 2 дугаар сарын 8-нд хөдөлмөрийн үндэсний намын дарга анхны тушаалаа гаргаж, намын ерөнхий нарийн бичгийн даргад орж хандыг ажлаас нь чөлөөлжээ. За улмаар түүний оронд удирдах зөвлөлийн гишүүн Одонгойг томилжээ. За түүнээс гадна намын хариуцлагын ерөнхий хороог татан буулгах тушаал гаргасан байна. За хариуцлагын ерөнхий хороог намын их хурлаар сонгодог бөгөөд ганцхан намын даргын тушаалаар татан буулгах хэсгийг шийдвэрлэхгүй. За энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байна. Өнөөдөр Ганбаатар даргын хойно зогсож байгаа энэ хүмүүс нэг өдөр таныг бариад аваад ирэх үедээ гэж санаа зовж байна. Тийм учраас одоо хүнээ сайн таньж нөхөрлөөсэй гэж хүсэж байна. Энэ бол нэлээд холоос тавигдсан чулуу шүү. Тэн дээр одоо тэр хойно зогсож байгаа хүмүүс ингээ ашиглагдаад эхнээсээ намаасаа юм уу нөхдөөсөө ингээд урах үйл ажиллагаа ингээд явуулаа явж байгаа нь их харамсалтай байна. Намын даргын нэг том хариуцлага бол гишүүдийнхээ болон нөхдийнхөө эмнэгдлийг хангах асуудал гэж би ойлгодог. Тэгээ энэ удаагийн энэ эвлэрлийн ийм байдал үүссэн явдал бол магадгүй хоёр хүүхдээ зодтолтыг хараа сууж байгаа аавтай их төстэй харагдаж байна. Намын дотор одоо ёс зүйгүй, жудаггүй ингээд зарчмаа гээж ажиллаж байгаа ийм одоо нөхдүүд бий болж байна л да. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн дээд байгууллагаар батлуулсан намынхаа дүрм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулаад шийдвэрээ гаргахгүй ийм зөрчилтэй үйл явцыг бий болгож байгаа учраас манай намын гишүүд дотроо бухимдангуу маш их эмзэглэж үйл итгэлцийг бий болгосон одоо энэ нөхөдтэй харамсаж ингэж явж байгаамаа. Оюунлаг бодлого судалгаан дээр суурилсан уурах тархитай улс төрийн шинэ хүчин гэж бодсон нам нь улсдаа гавьяа биш гай болчих вэ гэж санаа зовж эхэлсэн тухайга намын залуучууд хэлсэн юм а. За улмаар намын дүрм журмаа уландаа гიშгэж байгаа Ганбаатарыг намын даргын албан тушаалаас огцруулж өгөхийг хүсжээ. Нийслэлийн намын хорооны хэсэг нөхөд гэдэг одоо өхлөтөн тэ нийслэлчин хүн амын талан жахаа амьдарч байгаа хороогоо хооронд дуудах зарчимгүй асуудал хаа арай тэгж хэлээгүй багш би бодож байна. Дүрм журамтай гэж одоо Ганбаатар дарга маань хэлж байгаа шиг үлээ. Ганбаатар дарга маань нэг хүний гарын өсгөр одоо өдөртөх зүйлийн нарийн бичгийн даргыг одоо ажлаас чөлөөлөх бүхэл бүтэн хариуцлагын ерөнхий хороог одоо түтгэлзүүлэхтэй иймэрхүү ажлыг бол хийнэ гэж бол хамгийн одоо зарчимгүй зүйл гэж бодож байна. Түүнээс гадна намын гишүүд цахим хуудасаар дамжуулж даргадаа ил загтал хаягдсан. За загталтаа бид өөрсдийн инженерийн мэргэжилтний арга барилаараа улсаа хөгжүүлээ. Бидний байгуулсан намыг битгий эвдээч гэжээ. За мөн нийслэлийн намын хорооны дэд дарга төвшин төр намаасаа татгалзаж байгаагач илэрхийлсэн байна.